Энэхүү та бүхний хүсэн хүлээсэн өнөөдрийн илтгэл албаасаар эхлүүлье хэмээн Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Ноён Өнхөр таныг таснаа урьж байна. За ингээд өнөөдөр энэ илтгэлийг зохион байгуулж байгаа Хятадын соёлын төвийн хамт олон удирдлага за Хятадын элч сайдын яамныханд чин сэтгэлээсээ талархлаа хэлж байна. 首先感谢今天的主办方中国驻蒙古国大使馆以及乌兰巴托市中国文化中心。 За ингээд илтгэлийн өмнө би бас төвчгой хэдэн зүйл хэлчихье гэж бодож байна. 首先我正式演讲之前简单说几句。 Тий одоо энд дэлгэцнэр гарч байгаа итгэлийн сэдв бол миний хувьд бол их олон жил янз ингээд тус нь сонирхож байсан сэдвүүд. За тийм өнөөдөр лекц илтгэлээ бэлтгэхдээ харин энэ олон жилийн турш сонирхож байсан сэдвүүдэд нийлүүлэх нь сонирхолтой болов гэж бодсон юм аа. 首先这个我们今天的这个题目我是想了好多年，就关于这三个人这三个这个典故，我有很多年去想去讲这个话题，然后今天正好借机，我把这个三个事件、三个人物的这个三个文人的这个理想概括到一起，用一个演讲去讲明白他们三个人到底在讲了关于这个咏春他讲了一些哪些内容。 За Чингис хаан Чанчунбум хоёрын уулзалтын тухай манай Ганбаатар судлаач тавчх ярьчлаа. Тийм учраас би тэрийг алгасаад ингээд Жуанзе ба Ирвэх гэдэг одоо энэ сэдвийн тухай тавчх өгүүлье. За Жуанзе бол давгийн шашны одоо их том зүтгэлтэн мэрэгэн багш гэж ингэж үздэг. Тэгээ Жуанзе нэг өдөр Ирвэхэ зүйлж сүйд нь сэрээд би Ирвэхэ зүйлээ тэр Ирвэхэ намайг зүйлээ тэр үгүй юм асуулт тавьсан гэж намайг оюутан байхад манай багш нар ярьж тэгээд сайхан түүх олон жилийн турш бидний хувьд бол их сонирхолтой сэдв байгаад байгаамаа. 刚刚这个冈巴特先生也讲了这个成吉思汗与长生真人的会面，所以我直接讲第二个关于庄子与蝴蝶梦。 我在上大学的时候，我们的老师这个文学课里边就讲过，是庄子在是我在梦见这个蝴蝶，还是蝴蝶在蝴蝶的梦中的有我？所以这个当时我听了非常的奇妙，为啥有这种的这个想法？所以我就开始这个读这个庄子的这个蝴蝶梦今天也把我这个读到的一些深层的意义讲给大家。 За Либа яруу наригчийг битггүй хүн бараг байхгүй бах. Хятадын хамгийн одоо алдартай яруу наригчдын нэг тан улс үед амьдарч ирсэн. За тэгээ Либа өөрөө бас одоо бидний ойлгож байгаас арай өөрөөр байх л та. Гэхдээ яг намтрад нь бич үлдээснээр бол архим дуртай арих бас хурцтай тийм одоо том яруу наригч байсан гэж ингэж түүхэнд бичигдэж үлдсэн байдаг. 这个第三个李白，我们大家都知道。 他是中国最伟大的诗人之一，是盛唐时期的一个诗人。我不知道他真人是什么样的，但是在历史记载和相关书籍上说他是比较爱喝酒的这么一个诗人。 네, миний сурч байсан утасрын сургуульд Либаг шүтдэг, сонирхдаг, уншдаг олон оюутнууд байсан. Тэгээд тэр оюутнууд бол бас арих уух дуртай. Тэгээд Либаг иш татаж Омар Хаям гэж бас Персийг яруу наригч байсан. Бас архим дуртай хүн байсан. Ингээд Омар Хаямыг Либаг иш татаж өөртөө ууж байгаагаа их зөвтгдөг байсан. 当时我在这个人文大学文学系就读。 当时我们同学里边有好多人是这个崇拜李白，还有这个我们欧玛哈亚木这两个诗人都是比较喜欢喝酒，然后他们的诗词中也有关于酒的一些片段，所以当时我们为了喝酒，就利用他俩的这么一个高人去为我们的喝酒去找理由。 арих уучгаад маргааш өглөө сэрээ толгоо өвтгөлөөр өөртөө юу ярьдаг байсан бэ гэхээр Пушкин
30 дөнгөж гараад Лермонтов 30 дөнгө бараг хүрээгүй байхдаа Оросыг алдартай яруу найрагчдыг насварсан байна. Би ч их залуу байна, би муудаад байна гэж ингэж ярьдаг байсан. 然后喝完酒第二天难受我们就讲这个俄罗斯的著名这个诗人普什金也是刚过37岁就去世了，所以我也是一个伟大的诗人，我的身体也已经不行了，就这样找理由说服自己。 За тэгээд би хятадын соёлын төвийг намайг лекц унших гэсэн юм сайхан урилга хүргэсний дагуу би энэ лекцэнд бэлдээ гэж бодож байсан. Тэгээд манай хятадын талын хүмүүс миний бас янз янзын ажилд авцсан учраас хойшлуулж яваад өнөөдөр энэ лекцийг энэ илтгэлийг унших гэж байгаад их баяртай байна. 然后我们这个中国文化中心也邀请我去演讲，但是我这个 自身的工作有点忙，就几次推脱以后今天终于把我的这个演讲定下来，与大家见面。 Би тэгэхээр энэ мөнх оршихуун нууц гэдгийн сэдвийг бол сонгож авсан. 我的这个演讲题是永生之意。 Гэхдээ энийг бол Монгол хятадын харьцаатай холбож хятадын түүхэн хүмүүс мөн одоо эрдэмтэн мэрэгдийн хэлж ярьсан үлдээсэн бүтээлүүдээр тулгуурлаж ярих зүйтэй гэж бодсон юм аа. 这也是为了这个也是在中蒙两国这个文化交流和关系当中在这个大环境下，我利用这个中国历史人物中国的这些思想家和这个诗人的典故去讲述这个永生之意。 Түүнээс биш мөнх оршихуун тухай асуудлыг бол бүх үндэстэн бүх одоо эрдэмтэн мэрэгэн хүн болгон энэ тухай бодож ирсэн. Зөв бодхоосоо гадна бас мөнх оршихын нууцыг нээлээ гэж ингэж ойлгож ирсэн. Эртний үлгэр домогт энэ тухай бас янз янзаар тэмдэглэж үлдсэн байдаг. 每一种文明都在这个探寻一个古老的问题，它就是我们如何不死，如何去永生。这不仅是这个人们的希望，不仅是一个这个我们所有人都想永生，在我们这个好多文明里边的这个民间故事和传说中也有这层意义，都是为了永生而去生活，去寻找永生之道。 Жишээлбэл Эртний Грекийн домогт баатар Сизиф гэж байдаг. Тэр бол уул руу чулуун хөвж гаргадаг. Тэгээд тэр чулуун уулын орой дээр очингуудаа буцаж өвхөрдөг. Сизиф чулууны хараас бууж хэд дэш өргөдөг. Тэгээд насан туршдаа ийм шийтгэл хүлээхээр бурхтын одоо ялд шийtгэлийг авсан ийм баатар байдаг. 古埃及有一个传说，就是从这个山脚往山顶上推石头的这么一个圣人，他是因为这个为了永生受到这个上天的惩罚因为他这毕竟这一生就是做一种工作，把石头推到山顶，这石头到了山顶以后又滚下来，他又重新推，这用这个来这个表明这个永生之道。 За яагаад тийм шийтгэл авсан бэ гэхээр тэр үхлийг хуураад амьд үлдсэн учраас бурхад түүний тийг шийдсэн байдаг. 为啥有这个惩罚？因为他这个骗过了这个死神，所以这个苍生天就为了这个惩罚他，让他做这种工作。 За Оросын их гүн сэтгэгч Фёдор гэж хүн 17 оны хувьслаас өмнө Оросын оюун ухааны ертөнцийн нөлөөтэйгээр бүтээлээ төрөвжүүлсэн. 还有一位这个俄罗斯的一个著名的这个思想家哲学家他是在这个17年革命之前在当地是非常有名的这么一个哲学家。 За тэр хүний философийн гол санаа за өөрөө тэр хүн юу гэж үзчихсэн бэ гэхээр хүн төрлөختний за нийтээр наваад үзвэл хүн төрлөختний нэгээр наваад үзвэл хүн болгоны эрхэм үүрэг зорилго бол амьдралын утга учир бол өвөгдөөцөө дахин сэргээх гэсэн ийм зорилт юм а гэж ингэж томьёолсон байдаг. 这个他的这个中心思想是什么？他是说我们每一个族群、每一个人、每一个个人的最重要的生活意义在于这个重复自己的祖先。 За ээжигээ сэргээх гэсэн үг, өвөө эмээгээ сэргээх гэсэн үг,
За тэгээ элен цулан заа сэргэн гэсэн үг. Ингээд ерөөсөө хүн гэдэг амтан бий болсноос хойш бүхий л одоо өвгдөөс сэргэн гэсэн ийм том зорилгыг тэр хүн дэвшүүлсэн байдаг юм а бүтээлтэй. 在他的作品中，他不仅是要重塑自己的父母，重塑自己的祖先祖祖辈辈他是一个非常伟大的这么一个任务他认为这个哲学家认为这才是我们生活的真正意义。 За тэгэхээр би энэ бүх одоо өөр олон орнуудын түүх томогт үлдсэн, гүн ухааны ном судад үлдсэн зүйлийг яриха түтгэлзээд за тэрийг бол өөр газар ярих болцоо олдох байх гэж бодоод энд өнөөдөр хятадын соёлын төв зөвхөн хятадын одоо мэрэгдийн за Монголтой харьцахдаа болон өөртөө бүтээсэн ном судад дээр тулгуурлаж мөнх оршихын учир хаан ирвэхэ яруу найрагч бас хар гэсэн ийм сэдвээр өнөөдөр илэрхийлээ тавья гэж бэлтлээ. 要举例的话，这种永生之道寻找永生之道的这种典故非常多，每个民族每个国家都有所以今天我们来到这个中国文化中心，我只讲中国人对这个问题是怎么样的一个看法。所以我今天的这个题目是可汗蝴蝶食人于月亮。 Тэгэхээр би нэг юм тодорхойлж өгсөнмөр миний чи бас ядрах баг. Би шууд монголоор тасралтгүй уншчихгүй чи эсвэл дундуур нь орчуулад явах уу? Яасан дээр үү? 我是先生直接讲完，还是我一直在用翻译吗？是 Би урьдчилаад нэг юм хятад орчуулга явуулсан байсан. Тэгэхээр тэрийг эсвэл дэлгэцээр гаргаад тэгэхээр хятадаар уншдаг мэддэг хүмүүсөө тэрийг бас уншиж болох юм. Эсвэл би одоо зогсоод тэгээд чи хоёр ингээд ээлжлэлээр удах байхад тэгэхээр энэ олон хүмүүсийг чилээж магадгүй учраас би монголоор дуржигэн тал уншаад та бүхэн болохоор тэгээд энэ дэлгэцэн дээрээс ойлгоод явчихвал ямар вэ? Гэхдээ та зочныхоо хүлээн авч байгаа талынхаа саналыг харгалзъя. 就问可不可以我们这个中方嘉宾看这个屏幕，我用蒙语讲，要不就是同时翻译会费时间，而且这翻译起来比较难，说可不可以你们看屏幕，我就用蒙语讲。Болно нэ. Би түшүүд уншчихв. Тэгээ болж байна. Чиний ч хөдөлмөр тий. Баярлалаа. Манай залуу нэлээ ядарсан байдаг учраас. За ингээд энд хөрөлцөн ирсэн тав хүний хаамар амлаг айлтгая. За мөнх оршихын учир хаан ирвэхэ яруу найрагч бас хар гэсэн илтгэл сэдвээр би илтгэл тавья. За орчлын хэсэг нь үхлийг бэхлэх хоёр зам гэсэн ийм дэд гарчигтай орчлын хэсэг байгаа. Аливаа соёл иргэншил нэгэн цагт хамгийн эртний гэж хэлж болох тэр асуултыг тавьдаг. Энэ бол бид үхэхгүй байж болох уу гэсэн асуулт юм а. Хятадын уламжлалын асуултад өвөрмц байдлаар хариулсан байдаг. Гэхдээ эхлээд дэлхийн зарим соёл иргэншилд энэхүү асуултад ямар хариу өгдөг байс бэ гэдгийг эргэн товч саная. Тухайлбал Египетчүүд фараонуудаа буюу эзэн хаадын биеийг зандаж шуулж ингэснээр тэд үхлийг дийлж мөнх оршихын удсыг олсон хэмээн ойлгодог байсан байна. Харин хятадууд юуны төрөнд даваа шашны шавнар дээрх асуултад гүн гүнзгий өвөрмөц хариу өгсөн байдаг билээ. Тэд үхлийг ялах зам нь хувирах явдал юм а. Мөнх ёстой бие хэмэхтэй үхэн хатан зуурдах биш. Харин хизээч мөгдөггүй. Тасралтгүй усаж байдаг амьдралын хувирлын урсгал руу орох. Түүнтэй нэгдэн дийлэх нь мөнх оршихын нэг юм хэмээн хариулсан байдаг. Өнөөдөр та бидний асуудалд хариулсан байдлыг ойролцоогоор 2400 гаруй жилийг хамарсан дөрвөн ашин дундуур мөшгөн хөөж харахыг хижээх болно. Үүнд нэг Афганистаны уулын ингэрт болсон агуу их байлдан дагуулагч хийгээд даваа шашны мэрэгэн лам хоёрын уулзалт. 2. Өөрийгөө ирвэхэ бол зүйлсийг ялгаж чадаагүй учраас хэн хэнийг зүйдлээ хэмээн гайхширан асуусан. Нийтийн тооллын өмнөх 4-р зууны хятадын гүн ухаантны зүүд тэрхүү зүүдийг шүлэг болгосон тан улсын алдарт яруу найрагчийн шүлэг мөн сарын ширтэн дахин үзэхгүй тусан нутгаа санаж байгаа өнөөх алдарт найрагчийн шүлэг зэрэг багтана. Эдгээрийг хамтдаа уншвал нэгэн дүгүүлтэнд хүрч болно. Үхрийгэжийг үүсгдэг амин наршааныг олох гэж ирж хайх нь ямагт бүтлгүүтнэ. Гэвч тэрхүү бүтлгүүтэл үхлийг өөр аргаар давж болно гэдгийг заана. Ингэснээр энэ бол хувирахын шидэд хариулт байна.
буянтай амьдрахын ид шидэд учир байна. Сууд үйл хэрэг ба сууд бүтээлийн өгч бүгдэггүй мөн чанарт тайлал байна. Тэнгэрт уусан алга болж дахин гарч идэх саргал мөнх оршихын бэрийдэл мөн хэмээн ойлгох болно. Нэг Чингис хаан болон Даав шашны багш Чанчун байлдан дагуулагч ба мэрэгэн хоёрын уулзалт гэсэн сэдвээр товч ярья. 1219 онд Чингис хаан Хорезмын эзэнт гүрний эсрэг хийж байсан аян дайны оргил үедээ Шандуу мужид амьдран сууж байсан Даав шашны даяанчид зарлиг хүргэх элчээ илгээжээ. Тэрхүү даяанч бол Чүүжи шашны цолоороо Чанчун буюу мөнх хаврын багш хэмээн илүү алдарсан хүн байлаа. Тэрээр Даав шашны Чуанжэн сургуулийн 7 багшийн нэг. За энийг одоо орчуулбал бүрэн төгс сургуулийн 7 багшийн нэг. Тус сургуулийг үндэслэж Ван Чуньяны шав бөгөөд тэр үед Азийн өнцөг буланбарт түүний тухай тэр олон зуун жил насалж байгаа. Өгшгүй мөнхийн нууцыг эзэмсэн гэсэн цуу яриа тарсан байсан байна. Тэр үе Чанчун өөрөө үнэ эрэхтэй 70 нас давсан байв. Гэвч тэрээр их хааны зэрлэгийн хүлээ авч Алсын аян замд мордож 3 жил гаруй турш Монгол болон Төв Азийн нутгаар аялж мянган бээрий зам туулсан. Энэ аялалд багшигаа дагаа явсан түүний шав Ли Жичаны бичсэн Чанчун генералны баруун зүгт аялсан тэмдэглэгдэн үлдсэн байна. 1222 онд өөрөөр хэлбэл аяллаа эхэлснээс 3 жилийн дараа өндөр настай Даав шашинтан зорьсон газартаа буюу Хиндукушийн ууланд одоогийн Афганистаны нутагт орших их хааны хүрээд хурж очсон байна. Тэнд хурж очихт нь дэлхийн хамгийн хүчирхэн хүн юуны төрөн түүнийг тийхүү алс холын замыг туулуулан уран залсан зорилгоо биелүүлэхийн тулд нэгэн чухал асуудлыг тавьжээ. Тэмдэглэлд өгүүлснээр Чингис хаан асуухдаа бэлэг ухаанд гэгэнт минь та холоос морилон ирлээ. Надад өргөн барих мөнх хамын ямар юм авч ирсэн бэ гэж асуужээ. Чанчууны хариулт бол түүхэн дэх оюуны үнд чудраг байдлын агуу агшнуудын нэг хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэрээр их байлдан дагуулагчаас сүрдсэн боловч айсангүй. Хуурамч хашаан өргөн барьж балдуучлан хуурсангүй. Тэр хариу өгүүлэхдээ амь насыг хамгаалж тэтгэх ёсгүй. Харин мөнх хамын эм гэж үгүй. Бас их хүл бүтээсэн хүний суу алдар мөнхөрн харин би нь үл мөнхөрн хэмээн хэлжээ. Энэ ганц өгүүлбэр бол та бидний бүхэл бүтэн лекцийн гол дамдуурын болох учиртай юм аа. Уг нь хаан шууд утгаараа бие махбодыг мөнхөрлөх тухай эцэстэгсэлгүй амтаа болохыг хүссэн байсан. Чанчун зөөлөн гэхдээ өөр үгээр хариу өгсөн байна. Энэ бол амийг тижих ёсын тухай сургаал юм аа. Тэрээр эзэн хаанд хэлэхдээ ямар ч юм найрлага алхим өхлийг зогсоож чадахгүй. Жирийн хүн сэтгэлээ ариусган цэвэрлэх хүсэл шун тачаалаа багас харах эрдвээр сайн сайхан урт удаан амьдарч чадна. Харин эзэн хаан тэнгэрийг хүндэтгэх ардаа хайрлах сэтгэлээр ухаанаар үйл хэрэгээ хэрэгжүүлвэл урт удаан орхиос ч илүү мөнх оршихын увцыг олж авч чадна гэж хариулжээ. Чингис хаан ийм хариу сонсоод гомдсонгүй. Харин өвгөний шудраг үнж байдалд биширж түнд шин сайн буюу тэнгэрлэг гигэн бурхан насны хэмээх цол хайрлаж Чуанжэн сургуулийг албан татвар бэлчээрийн төлбөрөөр чөлөөлж Даав шашны санвартнуудыг Чанчууны мэдлэлд оруулах зарлиг буулгасан хожмын Даав шашин дэлгэрхэд асар их ач холбогдолтой шийдвэр болсон байна. Дараа нь хүмүүсийн хизээж гайхан ярихаас залхдаггүй тэр сонин давхцаар 21 онд буюу 1227 онд таалал төгссөн байна. Энд их хаан ба Даавын шашны багшийн хоорондын ярианы үнэд хувирч ингэснээр өгшгүй мөнхийн утга учирыг ухан ороход тус дэм болж байна. Дэлхийг байлдан дагуулагч нь өхлийг өшөөд байснаа ялсан шигээ ялахыг хүссэн. Харин мэрэгэн багш түүнийг өөр зүг чиглүүлсэн. Хинч бие махбодороо өгшгүй чанарыг эзэмшиж үл чадна. Харин буянтай үйлээрээ махан биеэс илүү урт удаан наслах
тийм өвийг үлдээж чадна. Биеийг мөхрүүлдэг аршаан гэж үгүй. Харин буянтай сэтгэл, буянтай үйл хэргийг бүтээх сахилга бат бий гэж айлдсан байна. Чингис хаан үйл хэрэгээрээ агуу домогтхон болон мөхөрчээ. Одоо бусад гүн ухаантнууд, их найрагчид энэ чухал сэдвийг хэрхэн гүн үзгийг боловсруулсныг хамтдаа үзье. Юмсын хувирал, Жуанзигийн Ирвэхийн тухай зүуд. Хэрэг Чанчгүй Эзэн хаанд үхлээс зүгтах гарч байхгүй хэлсэн бол Жуанзи. Жуанзи бол ойролцоогоор манай нийтийн тооллын өмнөх 369-с 286 онод амьдарч ирсэн мэрэгэн багш байдаг. Жуанзи үүнээс 100 жилийн өмнө бид яагаад үхлээс айх ёсхүйг тайлбарласан байдаг. Үүний учир шалтгаан даваа шашны номсуудын хамгийн алдартай хэсэг буюу цэвлэн буюу юмс бүгдийг тэнцвэрэх тухай бүрэгдэх байгаа хэдхэн бүрэнд агуулгдсан байдаг. За энэ мөрийг одоо уншийе. Эртүр урд нэгэн цагт Жуан одоо энэ тэр номдоо бол Жуанжо гэж бичсэн байгаа. За яг бид нар дууд сууснараа Жуанзи. Тэгээ урд нэгэн цаг Жуанжо өөрийгөө Ирвэхэ бол зүудэлжээ. Далавчаад дэрэн дэвнээс Ирвэхэ өөртөө сэтгэл хангалуун дур зоргороо нисгэжээ. Тэр Жуанжогийн тухай юу ч мэдэхгүй байв. Гэрэл зэрэхэд тэр бол лавтай маргаангүй Жуанжо өөрөө байлаа. Гэвч одоо тэр нэгэн зүйлийг тодорхой хэлж мэдэхгүй болжээ. Ирвэхэ бол зүудэлсэн Жуанжо мөн үү? Эсвэл одоо Жуанжо бол зүудэлж байгаа Ирвэхэ мөн үү? Жуанжо ба Ирвэхэ хоёрын хооронд лавта ямар нэгэн ялгаа буй бизээ. Үүнийг бид юмсын хувирал гэдгээ. Та бүхэн Жуанзу юуг онцолж байгааг ажиглахыг хүсэж байна. Гол санаа нь би сэрүүн байгаагаа яаж мэдэх вэ гэсэн эргэлзээд онцог таах гэж байгаадаа биш. Ийм байдлаар барууныхан энэ тохийг тайлбарлах гэж оролддог. Харин даав шашинтны гол санаа бол тэр төрсгөлтөнд байгаа хэсэг болно. Юмсын хувирал. Жуанзи ба Ирвэхэ бол нийлгийгээ үүсгэн би илүү бодит хэмээ батлахын төлөө өрсөлдөж байгаа. Тэгсэн мөртлөө хоёулаа хоосон этгээд биш. Харин энэ хоёр бол нэгэн үндсэн үйл явц дотор түүнтэй хамт улсаж байгаа хоёр хэлбэр юм аа. Тэдний хооронд лавтай ямар нэгэн ялгаа буй. Гэвч тэд нэг нэгийг тасралтгүй залгамжилж нэгэн нэгээр үгүй хайлан орж хувирдаг ажээ. Идүүгээ энэ гаргалгааг үх хэмээх дээр аваад үзье. Хэрэг би хэмээх нь хизээ нэг цагт бий болсон. Байж байгаагаараа хязгаарлалт идэхэд биш байсан бол тодруулбал хэрэг Жуанзи гэдэг нь яг одоо өөрөө орж байгаа мэт боловч үнээрхтэй нэгэн хэлбэрийн нэр төдий итгэхэд муу юм бол тэгвэл үх нь устдан алга болохын нэр биш юм аа. Энэ зүгээр л өөр нэгэн сэрч хувирах мөн бөгөөд сэрхэн Ирвэхээс хувирах, унтхан дахин Ирвэхэ рүү буцаж хувирах ёс юм аа. Жуанзи өөр газар үнийг тодорхой хэлсэн байдаг. Эхнэр нь нас барахад тэрээр дуулж тогоо тоншин зогсны учир нь эхнэрийнхээ үхлийг түүнийг энэ төрөлд авчирсан одоо өөр төрөлд авч байгаа тэрл хүрдний ян усны иргэд тэмээн үтсэнд оршноо. Мөх нь биетэй холбоотой. Харин хувирлын урсгалтай өөрийгөө адилтгсан. Түүнд нэвтэрсэн хүн хамгийн гүн үзгийн утгаар нь авч үзвэл өгшгүй мөх болсон байна. Тэрээр Чанчууны ханаас айлгүй үнээр хэлсэн саналд буй утга агуулга бүхий тэрхүү өшгөх чанарыг олжээ. Энэ биеэрээ өгөхгүй амьд үлдэхийг хүсэх биш. Харин түүнийг алдхаас айхаа болоход оршноо. Та бидний эргэцүүлэн хэлж байгаа сэдвийн гүн утга дараах дүгнэлтэд хүргэж байна. Мөх оршихыг дахин шинээр ойлговол энэ нь үнэ хэрэгтэй хувирахын дотор оршихыг хэлж байгаа ажээ. 3. Яруу яригч зүүдийг өвлөн. Либан эртний айлгуу 9-р шүлэг. Жуанзигаас 1000 жилийн дараа тан улсын хамгийн алдартай яруу наригч Либай Оросууд Либоож гэж хэлдэг. Ирвэхэ сэдвийг дахин хөндөж нэгэн шүлэг төрөвжвэ. Түүний эртний айлгуу хэмээх шүлэгт Жуанжо Ирвэхэ босноо зүудэлсэн. Ирвэхэ Жуанжо болж хувирав. Нэгэн би эц төсөлгүй хувьсан өөрчлөгдөн. ертөнцийн мянган хэрэг эц төсөлгүй уужим урсна. Тунлан далайн ус хүртэл дахин тунгадах горих болж ирэхийг тийхүү мэдэв. Ногооны хаалганы дэргэд шийгаа тарьж ургуулдаг хүн урдын цагт дүнлэн гүн хэмэгдэж байжээ. Эд баялаг нэр алдар эртнээс ийм буюу. Тэгээд яахын тулд ийхүү махран зүтгэж юуг олох гэж ийхүү хөөцөлднө вэ? Ийм шүлэг байна.
Либайд та бидний хэлж байгаа сэдвийг хооронд нь гурван байдлаар нягт холбон нэгтгэжээ. Нэгдүгээр тэр Жуанзигийн сургаалыг авч тод тодорхой хэлсэн байна. Нэгэн бие эцэстэгшилгүй хувьсаж хувирна. Ингэснээр зүуд нь хувин онцлог байхаа болоод орчлонгийн хууль болж хувирч байна. Хоёрдугаар мөнх хөрш чанарын тухай сэдвийг ухан ойлгоход хамгийн чухал алхам хийж байна. Тодорхойлбол тэр хувирлын хуулийг мөнх хөршийн чанарын бэлэгдэл болсон этгээдэд өөрт нь хамаатуулан хэрэгжилж байна. Пенла бол дорны далаа дорших домогт арал уул. Тэд даав шишний мөнх настангууд оршиж тэд өшгүй амийн өвс ургадаг. Энэ бол хятадын мөнхийн диважингийн дүр төрх мөн билээ. Либа хэлэхдээ Пенлайн далаа хүртэл нэгэн өдөр татран нэмгэрч их ус нь нарийн горих болно гэсэн байна. Ингэснээр тэрээр хөх далаа тодорхойн тариалан болсон хэмээх орчлонгийн цаг хугацааг хэмжигч нэгэн зүүр цэцэвгийг эргүүлэн сануулж байгаа юм а. Юу ч хувирлалаас ангид байж чадахгүй. Энэхүү мөнх настангуудын орон чөмн адил хувирн өөрчлөгдөнө. Иймээс тогтсон мөнхийн диважин олох гэж ирж хайх нь Чингис хаан мөнхийн аршаан ирж хайсантай адил диви хоосон ордлого болно. Гуравдугаар яруу найрын чинь гаргалгааг бодит түүхэн хүний дүрээр хүний хувь заяа руу шууд хамаатуулан буулгаж байна. Шаопин цэн усын үеийн дүнлэнгүн гүрэн бүхний дараа амьдралынхаа сүүлийн он жилийг чанааны ногоон хаалганы дэргэд гаднаа даруухан тариачин болж шийгва тарин ургуулж өнгөрөөсөн байна. Ихэн ноён энгийн тариаланч болов өндөр зэрэг дэв зүүтний эврэхэ мэд нисч алга болжээ. Либа инхүү дүгнэн асуусан. Яахын тулд инхүү махран зүтгэж байна вэ? Энэ бол чанчуудыг хаад өгсөн гүн үзгийн сургаалын яруу найргийн цуураа босныг харуулж байгаа юм а. Байхгүй мөнх хөршхийн араас хөөцөлдөх нь утгагүй. Харин орчлонгийн аливаа юмс хувирна. Энэ бол үнэн. Энэ нүнийг ухаан хүлээн авах нь үхлээс ангижуулж байгаа мөнх настангуудын гэддэг тэрхүү жинхэнэ эрхчлөө мөн. 4. Мөнхийн гэрч Либай сарба нутгаа санаа сэтгэлгэж. Эцэст нь та бид хятадын яруу найраг мөнх хөрш ба хувирхын хуулийг хамгийн уран гоёор холбосон дүрсэд тулж хурж ирлээ. Энэ бол сар юм а. Хятадын хүмүүр хүүхэд бүрийн цээжээр мэддэг тэрхүү алдар дүргэн мөрөөс иглэе. Их яруу найрагч Либайн нам гүм шүний бодол шүлэг. Орны өмнө гигэн сарны туяа тусна. Газарт хяруу унсхийн болов уу хэмээн эргэлзэнэ. Тэргүүнээ өргөн гэгэн сарыг ширтэж тэргүүнээ гудаалган төрсөн нутгаа санав. Өмнө дээр энэ бол нутаг усаа санахын тухай шүлэг. Тодруулбал гэрээсээ хол явсан нойрон хулцсан аялагч хүүтэн сарны тусан туяаг харж төрсөн нутгаа санаж байгаа тухай өгүүлнэ. Шүлэг бүхэлдээ хоёр жижиг хөдөлгөөнд тулгуурлана. Нэг нь тэргүүнээ сар руу өргөх. Нөгөө нь тэргүүнээ гэрээ зүг удаалгах. Энд сар ба төрсөн нутаг хоёр нь түүний оршихуун хоёр туйл мэд санагдаж байна. Энэ ташрамд уг шүлэг өөрөө хувирлын жижиг сургамж болсныг харуулсан эрдэмшлэгийн нэгэн тодголын хэлье. Шүлгийн дээрх хувилбар бол мөн улсын үеийн стандартлагдсан их хадгалагдсан үлдсэн хамгийн эртний сүн улсын хувилбар нь арай өөрөө уншигдана. Тэнд сарны туяаг харав. Мөн уулын сарыг ширтв гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл Либан хамгийн алдартай шүлэг хүртэл түүнийг өөрийг нь хүндхэн хайрлаж өнгөрсөн зуунуудад чивээгүйхэн хувирн өөрчлөгдсөн байна. Энд яагаад сар гардаг вэ гэж асуух нь зөв хэрэг. Энэ их учиртай. Хятадын төсөөлөлд сар бол үзэгдэх ертөнцийн нэгэн зэрэг мөнх хөрших бөгөөд бусадтай хуваалцдаг цорын ганц зүйл юм а. Тэрхүү мөнх хөрш чанар нь дараах байдлаар илэрхийлэгдэнэ. Өшгөн амийн аршааныг ууж сарны ордонд мөнх амьдрахаар хөвөнд дэвсэн эмэгтэй чанэгийн орон. Тэд хаштуулаа хөшгөө амийн эмийг үүр нухан бодлон боловсруулж байдаг газар. Түүнчлэн мөнх настан уугаан өөрөө эдгэрдэг шанцаа модыг үүрд цавчиж байдаг газар юм а. Сар бол шууд утгаараа хятадын домогцууд мөнх хөрших чанар бүхий газар хэмээн тооцогдно. Нөгөө талаар сарыг бүгд хуваалцдаг. Алс холд яваа хүнийг гэрэлтүүлж байгаа яг тэр сар. Түүний сан гүйвэрч байгаа гэр бүлийг бас гэрэлтүүлж байгаа.
түүний өвдөөцийг нь гэрэлтүүлж байсан. Ирээдүйд удам угсааг нь мөн адил гэрэлтүүлэх болно. Сар бол мөнх бусыг үзүүлэх хувирлыг ажиглагч мөнхийн гэрч мөн билээ. Либай үүнийг сарны тухай өөр нэгэн агуу шүлэгтээ бичсэн байна. Энэ бол дарсаа бариад сарнаас асуу гэсэн шүлэг юм аа. Энэ шүлэгт бичснээр өнөөгийн хүн эртний сарыг хараагүй ч энэ л сар нэгэнтээ эртний хүмүүсийг гэрэлтүүлж байжээ. Эртний ба өнөөгийн хүмүүс урсах ус мэт бүгд энэ гигэн сарыг шийдэх нь яг л одоогийнхтой адил буюу. Энд та бидний хэлж байгаа сэдвийн хоёр судал сар хэмээх нэгэн дүрсээр хоорондоо холбогдож байна. Сар бол өөрөө үхэршгүй чанарыг илэрхийлнэ. Сар өөрчлөгдөхгүй хэмээрээ өмнө нь нас барагчдыг гэрэлтүүлж байсан. Одоо та биднийг гэрэлтүүлж байна. Хожим хойно бидний үр хөвдийг мөн адил гэрэлтүүлэх болно. Харин хүн төрлөختөн бол хувирахын илэрхийлэл юм. Үл өвгийнхэн урсах ус мэт араасаа цувран өнгөрч урснаа. Ийм сарны дор төрсөн нутгаа санах нь үл мөхөх сарны хараан дор гэр орон химээх бас нэгэн мөнх оршихуг сан тэмүүлэх явдал мөн бөгөөд яг тэр агшинд өөрийн дүр төрх түр зуурах юм гэдгийг хурцаар мэдрэх явдал бас мөн билээ. Тиймээс нутгаа санах сэтгэл ба мөнх оршихуй хоёр сарны туяанд сүлжилдэн нэгддэг. Цэвэсийн шүлгийн баатрын нутгаа санах сэтгэл бол үл мөхөх зүйл рүү харсан мөнх бус хүн бүрт байдаг нутаг усаа санах агуу том сэтгэлийн нэгэн өчүүхэн хувилбар юм аа. Либай найрагч өөрийнх нь үхлийн тухай домог энэ сэдвийг улам гүн гүнзгий илэрхийлдэг. Тэрээр зарим цогтуу сууж явж байхад янзын буюу хөх мөрний усанд унаж живсэн гэдгээ. Гэхдээ зүгээр ус руу унчхаагүй. Тэр усан дээр тулсан мөнх орших сарыг тэмрэхийн тулд ус руу өсөрч орсон байна. Гэвч домогт өгөөснөр тэрээр өгөхийн оронд халим унаж уршгүй мөнх рүү одсон байна. Халим улсын хэмээх нь хожим хойно найрагчдын дунд Либан бас нэгэн нэр болж үлдсэн байдаг. Яг тийм явдал болсон хэсэг нь чухал биш. Юу чухал вэ гэвэл энэхүү домог түүний бичсэн бүхэнд бараг тэр чигээрээ тусглаа олсон байна. Түүний сар руу тэмүүлсэн мөнх оршихыг олох гэсэн тэмүүлэл байсан. Тиймээс тэмүүлсдэрээ их найрагч эцэст нь тэр мөнх оршихуд тэрхүү урсгалд нэгдэн хувирж өөрөө урсгал болсон байна. Тэрээр мөнхийн аршаалаагүй. Тэрээр өөрөө домог болон мөнхөрчээ. Дүгнэлт. Хувирал дотор оршдог мөнх оршихуй. Одоо эрхүү итгэлийг эхлэхдээ тодорхойлсон дөрвөн холбоо утсаа нэгтгэе. Чингис хаан өгшгүй чанарыг эдзүүл аршаа мэт олж явах хүссэн. Иргэн чанчгүй тийм аршаа байхгүй их хаанд шударгаар хэлж оронд нь хүсэл шунлаа хязгаарлах олон түмний тусын тулд буян бүтээх харгаар өөрийгөө хувиргаж үйлээрээ мөнхрөх боломжтой хэлсэн. Чингис хаан домогт хүн болон мөнхөрсөн. Жуанзи яагаад аршаа шаардлагагүй дараах байдлаар тайлбарсан байна. Би хэмээх нь эцэстэгшилгүй өрнөх юмшин хувирлын нэгэн түр зуурын хэлбэр учраас үхэл бол эцэстэгшил биш. Харин эргэлтэнд орохын нэр. Хэлбэр дүрстэйгээ зурлахын оронд хувирах хурсгад нэгдэн нийлсэн хэмбугаадч айх алдах юм үгүй болно. Либан эртний аюулгүй тэрхүү гүн ухааныг үргэлжлүүлж мөнх настангуудын дэваажин бүр Пүнлай далай хүртэл өөрөө хувирахуд захирагдахыг үзүүлсэн байна. Иймд гүн цолтон тариаланч болсон тайдал бүх юм хувирна гэдгийг ухаарах нь туйлын чухал болно. Либан сарны шүлгүүд энэ бүх санааг мөнх оршихуй бэлэгдэл болгосон билээ. Уршгүй чамээгийн орон болсон мөнхийн сар ба түүний дор урсан өнгөрөх хүн нутаг усаа санах нь өөрөө түр зуурын үзэгд мөн гэдгийгээ ухаарч гайхамшигтай нээлт хийнэ. Сар бол мөнх орших мөнхийн гэрч билээ. Эдгээр бүтээл олон зуурыг туулан бие биедээ дараах сургамжийг дамжуулсан байна. Үүнд хятадын уламжид цаг хугацааг зогсоохыг зорихын оронд түүнтэй хамт урсахыг сургасан байна. Дахин хэлье. Хятадын уламжид цаг хугацааг зогсоохыг зорихын оронд түүнтэй хамт урсахыг сургасан байна. Жинхэнэ мөнх оршихын нууц нь хувирхаас татгалзах бие биш. Харин хувирахыг зөвшөөрөх сэтгэлд оршино. Ирээхэ болж, шүлэг болж, сарны туяа болж хувирах нь мөнх оршихын нэр мөн. Эцэст нь тэмдэглэн хэлэхэд
уран зохиол өөрөө хайрын дээдийн нэр мөн бөгөөд тийм учраас үхшгүй мөн чанартай. Энэ нь та бид өнөөдөр мэрэгдийн үлдээсэн зохиолыг уншиж тэдний олсон мэдлэг, хөрсөн эрдмийн аршаанаас өөр өөрийн оюуны савны хэмжээгээр хүртэж байгаагаар батлагдж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Баярлалаа.